За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Чернобыль киноныхаа 2 дугаар ангийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. Манай тав цааш зүгтэн явдаг ч ямар ч гэмгүй машин осолд орсон болохоор санаан зовж хүн чанар гарган буцаж осолцсон машин дээр очноо. Машинд нэг эрэгтэй хүн байсан ба түүнийг авран ойролцоох кафе руу авч явахаар болов. Харин манай хоёр хосыг та хоёр машинд багтахгүй. Бас дээрээс нь хэрэлдээд байгаа учраас ядаргаатай байна. Алхаад хүрээд ирээрэй гэд яваад өгөв. Тэд хамтдаа замын хажуудах кафе хүртэл алхахаар болж алхах замдаа Настя Лёшад хандан би ч нэмэгтэй хүн штэ. Чи яагаад намайг олон хүний хажууд царай муутай гэж байгаа юм бэ гэд гомдлов. Гэхдээ эцэст нь нэг юм эвлэрэн учраа ололцож байтал нэгэн учир битүүлэг машин хажууд нэр зогсов. Харанхуй шин хав хар тэнтэй машин доторхойг нь харж чадахгүй байж байтал яваад өгөв. Манай хоёр ч тухайн үедээ юм бодсонгүй. Харин энэ үед кафед нэгэн эмэгтэй ганцаараа байсан ба манай хэдийн аварч очисон хүнийг харан сандран зогсно. Осолд орсон хүн ухаан санаанд балартан миний хамтрагч гэх мэт зүйл амандаа бовтон буудлын эзэн эмэгтэйг харан дайрах гэж үзсэн ч манай хэд өвчнөдөө галзуураад байна гэж бодоод байж байтал Гёшо найзуудаа дуудан подкастрын шинэ бичлэгийг үзв. Тэр хормонд оролцож машин өгөөд байсан да. Энэ удаа тэгтэл бэлгэнд өгсөн машинаа юу ч хүм мөргөлдүүлчихсэн байв. Тэнгүүтээ би энэ машиныг засуулах болноо. Цоо шин мэтлгээд л хүний мөнгөөр хүүдгэнэд байв. Манай фашаач уурн хүрээстэй. Энэ үеэр осолцсон хүний карманаас бичиг баримт нь ундаг ба очоод хартал хорхонгийн харгалзагч цагдаа байх нь тэр Гёшач манай өвөө ийм ажил хийдэг байсан. Тийм болохоор машинд нь гадна болон дотор талыг нь бичдэг камер байгаа. Явж шалгая гэд фаша тэр хоёр хамтдаа осолцсон цагдаагийн машин руу явцгаана. Гёшо фаша хоёр машин дээр очоод Гёшо машинаас камерыг олж аван үзтэл бичлэгт хоёр харгалзагч цагдаа болон хоригдл эмэгтэй хамт явж байдаг. Тэр эмэгтэй нь Чернобыль байхдаа сувлэгч байсан бөгөөд охиноо алдаад зөндөөхэн алсан гэмт хэрэгтэй байдаг. Бичлэгийг сайн үзтэл тэр эмэгтэй түрүүн кафед байсан эмэгтэй болохыг Гёшо фаша хоёр олж мэддэг. Энэ үеэр Аня 0 орох гэд ганцаараа явтал ариун цэврийн өрөөнд зөндөө олон цогцснууд байхыг олж хараад бүр шок болж орлов. Лёшо руу Гёшо фаша хоёроос дуудлага ярьж тэр эмэгтэйг алуурчин болохыг хэлдэг. Алуурчин эмэгтэй галзуураа Настяг өөрийн охиноо гэж яриад эхлэв. Кафен жинхэнэ эзэн орж ирж зөөгч нар хаана байгааг асуудал алуурчин эмэгтэй хорхийн харгалзагч нараас авсан буугаараа эзэн эрэхтэйг буудчихв. Тэгээд алуурчин эмэгтэй Настяг өөрийн охиноо гэж бодон машиндаа суулгаад тэр газраас зогтов. Яг энэ үеэр Гёшо фаша хоёр кафед буцан ирж тэр дөрөв хамт тэдний араас хөөдөг. Настя хурдаа хасаачтай гэж гуйхад улам хурдалсаар л байдаг. Гэнэт манай дөрвийн машин эвдрээ зогсчихдаг юм да. Яана гэтэл алуурчин эмэгтэй ардаас нөгөө том хар машин гарч ирэн хөөж эхлэв. Энэ ямар учиртай машин бол доо. Алуурчин эмэгтэй түүн рүү буудах гэж байгаад урдах замаа харалгүй машинтайгаа осолд орчихов. Машинаас нэг эрэхтэй бууж ирээд алуурчин эмэгтэйг алж Настяг аварчхаад яваад өгдөг. Настя тэр хүний царайг нь ч харж чадсангүй. Тэд Настяг яасан бол хэмээн санаа зовж машинаа төрж алхаж явахдаа Настяг олж харав. Настяг авран хамтдаа цааш явцгаана. Энэ Лёшо дандаа л Гёшог өдөж дээрлэж байна. Тэр болгонд нь Аня фаша хоёр өмөрнө. Манай хэд машинаа түрэн цааш явж байтал зам дээр нэг залуутай тааран тэр залуутай хамт засварчин дээр очихоор болдог. Нэгэн хотод иртэл ямар ч хүн байсангүй. Бүгд нэг хормонд явсан гэж сонсов. Энэ залууг Андрюха гэдэг. Оройхон хормонд очно гэд ярьж байв. Тэд засварчинд машинаа өгөөд 3 цаг гарan болно гэхээр нь тэр хавар хэсэг газар үзэхэр болно. Аня фашад нэг юм хэлэхэд байгаа л бололтой. Даанч чадсангүй. Энэ газар нөгөө подкастрын байгаа газар болж таардаг. Гэтэл яг тэдэнтэй зөрөөд моциклон оноод яваад өгөв. Тэгтэл тэд Андрюхатай тааран хамтаа подкастрын араас хөөж эхлэв. Гэтэл ахиад л нөгөө том хар машин гарч ирэн тэдний замыг хаагаад зогсчихсон байдаг. Тэд яах ч аргагүй болж буцаад хором руу очдог. Андрюха тэднээс нэг зүйл гуйн сүйт бүсгүүд өөрийнх нь бэлгийг өгөхийг хүсв. Манай хэд ч татгалцсангүй. Андрюха сүйт бүсгийн хуучин найз залуу нь байжээ. Тэд хормонд очиод юм ичгээд сүйт бүсгүүд бэлгээ өгтөл сүйт бүсгийн чичрэн уйлж эхэлнэ. Энэ тоглоом биш шүү гэд үнэхээр бүх хүмүүс урлаж эхлэв. Хэсгийн төлөөлөгч ирээд Андрюха 1 жилийн өмнө нас барсан энэ зургийг хэн өгсөн бэ гэд уурлав. Тэр сая унаж байсан улаан лада машинтайгаа гүүрнээс осолджээ. Тэр бэлгэн сүйт бүсгүүдтэйгээ хамт ахуулсан зураг нь байв. Тэгээд тэд хамтдаа засварчин дээр иртэл засварчин залуу
1 жилийн өмнө одоо хурмаа хийж байгаа сүд залуухийн хүсэлтээр Андрюхагийн машиныг албаар эвдэлснээ хэлдэг. Засварчин залууч бас Андрюха ирээд явсныг хэлэн уйлж өөрийгөө буудаад алчдаг. Тэд машинаа аваад цааш подкастерын араас Чернобыль руу явах замд бүгд яагаад Чернобыльтэй холбоотой байгаа юм болоо гэхэд Аняч бас манай гэр бүл Чернобылийнх эгчмэн тэнд өвд болсон гэж хэлснээр 2 дугаар анги маань дуусдаг. Энэ кинош нэлийн эвгүй болж эхэлж байна да. За манайхан 3 дугаар анги эхлэхийн өмнө нэг сайхан лайк болон subscribe-а дараад дараагийн анги руугаа орцгоё. Тэд замдаа явсаар л Гёша урлан бид нар Чернобыль руу явсаар л байх уу? Би машин аваад буцмаар байна гэд гонгоно. Манайхад Гёшагаа багаажиндаа чигчгдэг. Яанда ийм найзууд гэж байх уу? Тэд нэг газар зогсоод юм эцгэх гээд машинаасаа буутал. Гёшаг битээ гонгноод байгаараа буруу гэд 2-3 илгэчихдэг. Ямар муухай юм бэ те? Гёша ганцаараа дэлгүүрт ороод чипс ундааг нь задлж идээд л хэдийг нь өртлөөд гарах гэтэл нэг том биетэй маанагдуу залуу. Түүнийг хулгайч мөнгөө төлөөгүй Рахим харж байгаа. Хулгаалсан юмаа буцаа гэдэл дагаад байдаг. Рахим Гёшад хил гарах талбар хэрэгтэй байна гэд хэлдэг. Рахим Андроид юмыг нь хүргэж өгсөй гэдэл учир нь ойлгохдохгүй юм яриад байдаг. Рахим надад мөнгө байгаа гэдэл манай Гёша гэд сайхангаар хил муутай хүнээс хил гаргаж өгнө гэд мөнгийг нь авчихдаг юм да. Тэд хилээр гарах болоход манай Пашагийн гар буу баригдана гэд түүнийг нь Гёша аваад ойгоор хил гарахаар болдог. Хил гараад хамгийн ойрын тосгонд уулзахаар тохирцгоо. Хил дээр очиход тэд бүгд машинаасаа бун багаажаа шалгуултал юу вэ? Багажнаас нь Рахим гараад ирдэг юм да. Энэ Гёша нэрээ ална. Рахимд тасалбар гээд идэж байсан чипснийхэн суглааг нь өгсөн байвал яах вэ? Тэд баригдаад цагдаагийн газар иртэл Рахим хил гарах хэрэгтэй гэхээс өрөмхилж чадахгүй байдаг. Мань Гёша буута бас мөнгөтэй хил гарлаа гэд бөөн баяр. Тэгснээ Рахим нэг зураг гаргаснаа. Аняг энэ зурагтай маш адилхан байна гэд хартал нөгөөтгд хонтой хулсан зураг байв. Бүгд инээлдээд л харин мань сүлдээ бас Аняг өмөрөөд ямар ч төс алга гэд байгаа юм а. Хилийн цагдаа нар хүн хууль бусаар хил давуулахыг завдсан гэд паспортыг нь өгдөггүй. Гэтэл Настя дарагтаа нь уулзтал дарга нь түүнийг өрөөндөө авч үлдээд бусад хүмүүсийг нь гаргачихдаг. Тэгээд том хүний мөрөн дотор болоод байгаа бололтой мань хэд их гайхаад сууж байтал Настя паспорт аваад гараад ирдэг. Харин Рахимыг цагдаа нар авч үлдэхээс өөр арга байсангүй. Бүгд Настяг буруугаар бодож байтал үнэндээ нөгөө хилийн цагдаа нь ижил хүстэн байдаг. Тэгээд бусад цагдаа нар нь гадуурхаад байдаг гэд үннээ хэлтэл Настя тусалхаар болж. Тэгээд л өрөөнд дотор тим дуу гаргаж бусад хүмүүсийн бодлыг нь өөрчилсөн бололтой. Тийм болохоор юу ч болоогүй гэдгийг Настя хэлв. Тэд хил гараад Гёшатай уулзангуудаа түүн дуурлаж өвчтөө хүнийг л уурдаад яаж байгаа юм гэд найзууд нь уурлана. Тэдний уур амьсгалж муудаж эхлэв. Орой болж тэд нэг газар хоноглохоор болдог. Подкастер шинэ бичлэг оруулжээ. Тэр бичлэгтээ хуримнаас согтуу моциклтойгоо явж байгаад хүн дайрсан болохыг хэлдэг. Гэтэл тэр хүн нь Рахимтай хамт явж байсан хүн байж. Тэгээд л Рахим ганцаараа явж байсан болж таардаг. Маргааш өглөө нь манайхад замдаа гарan явж байтал подкастерын шинэ бичлэг орсон байв. Подкастерч аль хэдийнэ Чернобыльд очиж тэр бичлэгтээ энд амьд амтан байхгүй гэж бодож байтал нэг нохоотой таарсан. Зайц зөвхтөл надаас салахгүй дагаад байгаа. Мөн энд хүргээд дуусглаа одоо Москва руу буцна гэд бичлэгтээ ярьдаг. Тэгээд манайхад урдаас нь тосож аваад барина гэж төлөвлөв. Манайхад ч бас Чернобыльд иржээ. Цөмийн осол болсон станцыг харна. Машинтайгаа тэд энэ тэрүүгээр явж подкастерыг хайсаар л байдаг. Тэд багажнаасаа цэнэглэгч авахар үзтэл багажинд нь Рахимын Андроид авчих ёстой гэд байсан цүнхээ үлдээчихжээ. Цүнхэнд нь юу гэдг нь ойлгомжгүй гарч идэх шиг төхөөрөмж байдаг. Аня Гёшаар өвчтөе хүний мөнгийг нь л уурдаад цүнхийг нь ч бас аваад үлчгэжгээд уурладаг. Пашач бас хөөрхөн Анягийн талд ороод байгаа юм а. Подкастерын шинэ бичлэгийг үзтэл цэнгэн дуусгаж байгаа талаар мөн моциклны бензин ч дуусж байгаа. Гол нь хичнээн хол явсан ч Припятаас гарч чадахгүй байна гэд айсан сандарсан бичлэг оруулсан байдаг. Нөгөө зайдас өгсөн нохоонч мөн подкастерыг дагсаар л байна гэдэг. Манайхад цааш явсан подкастерыг хайсаар л энэ Припят хүнч байхгүй орхигдсон нэг л эвгүй газар байна. Аня Пашагаас хэрвээ намайг алга болчих бол чи хайх уу гэд асуудал. Паша хайнаа гэдэг.
Тэд явсаар подкастерын мотоциклыг олсон ч бензингүй таг зогсчихсан байдаг. Мотоциклоос нь мөнгөө олон тоолж үзтэл 5.5 сая рубль байв. Манайхад мөнгөө аваад яаж л бүгдийг нь алчихсангүй. Энэ мөнгөө аваад буцъя гэж ярилцсан. Аня подкастерыг хайх хэрэгтэй, аврах хэрэгтэй гэтэл Паша. Тийм шүү, ядаж подкастерыг олж нэг ч болтоход цохиё гэдэг юм да. Тэгээд манай та подкастерыг хайх үедээ орхигдсон сургууль дотроос хүүхдийн бичсэн зохион бичлэгийг олж унштал тэр нь Анягийн эгчийнхэнд бичсэн зохион бичлэг байв. Аня нэг өндөр байшингийн дээрээс харъя гэд явтал тэр нь Анягийн гэр байдаг. Тэгээд нэг зургийн цамаг үзтэл киноны 1-р ангид гарч байсан Аняд ирсэн захидал нь энэ зургийн цамагнаас урсан эгчийнхэн зургийн хэсэг байв. Хин нэгэн түүн рүү шууд ангаар илгээсэн. Тиймээс л Аня гинт тэдэнтэй хамт Чернобыль руу явахар шийджээ. Манай та байшингийн дээвэр дээрээс подкастерыг олж хараад түүний араас очтол подкастер байсангүй. Түүний компьютерийг л олдог. Тэр компьютертаа үлдээсэн бичлэг дээрээ галзуурсан хүн шиг л бүс намайг явуулахгүй байна. Хаашаа ч явсан бүсээс гарч чадахгүй байна. Хамгийн сонин ноутбукны зайл суухгүй байна. Хэрэг та нар энэ бичлэгийг үзэж байвал хин ч эндээс гарч чадахгүй, удахгүй гарц байхгүй гэдгийг та нар ойлгоно гэв. Манай та бас хөөрхөн сэтгэлтэй. Подкастерыг энд ирүүлгээд машинаасаа бензин таслаад мотоциклд нь бензин хийгээд үлдээдэг. Манайхад машиндаа сун Припятаас Москва руу явахаар хөдөлдөг. Замдаа орой болж бүгд унтчихсан. Паша машин бэрээд Анятай ярилцсан. Аня Пашад юу ч болж байсан Припят руу ирэхгүй гэж амал гэхэд Паша би эргэж очиж яах вүлээ гэд энэ хоёр маань үнсэлцдэг. Паша цааш явсаар л гэтэл Паша замын тэмдэг давтагдаад байгааг анзааран машинаасаа бууж шавраар тэмдэг тавин цааш явтал нөгөө тэмдэг тавьсан газараа дахиад л хүрээд ирдэг. Нэг л биш байгааг Паша анзааран машинаасаа буудал подкастерын яриад байсан нохотой тааран айсандаа гар буугаараа буутчихав. Манайхад буун дуугаар сэртэл Паша машин сандран орж ирээ суучав. Лёша түүнээс юу вэ гэж асуудал чон гэж хэлээд цааш хөдөлснөөр 3 дугаар анги маань энэ хүрээ төгсөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараад subscribe хийхээ мартаоцай. Хэрвээ таалагдж байвал дараагийн ангийг үзье гэд комент бичээрэй. Та бүгдэд баярлалаа.